хэсэг хугацааны хувьд ингээд төмжин хаагцсан байсан ч гэсэндээ хайрт чинь одоо амар карт чинь чамдаар буцаж ирээд учир байдлаа те ололцъё гэдэг саналтай хүн л дээ хоёлоо одоо буцаад ивлэрээ одоо үр хөвгтөдөө бодож гэдэг юм эсвэл намайг уучлаарай надад дахиж нэг боломж өгөөч гэсэн зүйлүүдийг бол хэлэхээр харагдж байна. Тодорхой хэмжээгээр энэ харилцаагаа чи хэрүү авч үлдэх үү байх уу гэдэг бол чамаас шалтгаална. Чи шийдвэрийг илүү гаргах их мэдлэлтэй байна. Хосын харилцаа нэг иймэрхүү яг одоогийн байдлаар салт сарнаагүй байгаа ч гэсэндээ нэг юм хоорондоо үл ойлголцсон одоо тэгээд хичнээн бурууга одоо чиний чамайг гомдоосон араар тавьсан ч гэдэг юм уу тэрийг хичнээн бурууга мэдэж байгаа ч гэсэндээ өнгөн дээр би ямар ч буруугүй миний буруу биш би тийм зүйл хийгээгүй чиний л бурууч гэдэг юм уу те бас юм зөрүүд гүжүүд заана чиний сэтгэлийг гомдоох шархлуулах зүйлүүд 8 дугаар сард гарах нь байна тий. Үүний улмаас хостойгоо цаашны харилцаагаа өөрчлөх талтай нэлээд ихтгэл төгс бус харагдаж байна. Төвс ворд гарч ирж байна. За түрүү миний хэлсэн чи яг чаргагүй энэ одоогийн амар хайртаас салах уу одоо салаад явах уу тэсээд үлдэх үү гэдэг юм уу те тийм зүйл дээр маш их шийдвэргүй байдалд хүрэх нэ нүд чинь сохор болж харлан болох нэ гэсэн. За шууд утгаараа сохорно гэж хэлээгүй шүү. Тэгээ тийм байна. Яг чим одоо чамааг бол ерөөхдөө өөр эмэгтэй хүнтэй ч юм уу өөр хүнтэй ингээд уулзаж одоо хуурам хэлсэн зүйлийг чи олж мэдснээр асуудлууд 8 дугаар сард нэлээд төвхтэй ярихтэй болж хэлэхээр харагдчих байна. Тэгэхээр сагуусуд минь чамд юу гэж зөвлөж байна гэхээр чи өөрхөн мэдрэмжээл даг. Чи юу гэж бодно, юу зөв гэж бодно, юу хийвэл зөв бэ гэж зөв сэтгэл чинь зүүн сайн чинь хэлж байна. Тэрийгээ дагаарай гэж хүсийн 8 дугаар сард нэг иймэрхүү адраматай зүйлүүд болох нь байна. Харамсалтай байна. Иймэрхүү асуудлууд гарах нь. За тэгээд 8 дугаар сард одоо энэ бол хосын мэргийг үзэж байгаа гэсэндээ ерхий мэрэг гэдгийг би дахин сануулъя. Авах гэхийн ухаанаар хандаарай. За ажил карьерийн 3 дугаарх юм байна. 8 дугаар сард одоогийн байдлаар ажилд төрөлхгүй байгаа хүмүүс байна. Ажилдаа болох нь уу? Мөнгө санхугаа дээшлүүлж чадах нь уу гэдгийг харцгаая. Сайхан чи ажилласаа аргагүй ихэнд гарсан байх. Дасаж байсан газраа орхиод холын замд үлдсэн байх юм байна. Байх магадaltaй хүмүүс байна. Ерөөдөө удаан хугацааны туршны газар ажиллаад ч юм уу амьдралаа залгуулж байсан бол болж өгөхгүй цаашдаа л хичээгээд болохгүй ч юм эсвэл энэ ажил нэг л урагшгүй болохоор гарсан зөөгөө гэж алхам хийсэн хүмүүсүүд бас харагдаж байна л да. Хийж байсан ажил чинь их ачаалтайч байдаг юм уу? Ажлын цаг нь урт үүний улмаас болоо те маш их зүйлийг өөртөө одоо юу юм бэ маш их хүнд ачааг өөрийнхөө нуруунд өөрч байсан хүмүүс маань ажилласаа гараад шин зүйлийг эрэлхийлэхээр харагдаж байна. За тэгээд ажилласаа гараад удаагүй ч юм уу те захир уулзсныг хэлж мэдхгүй ч ер нь бол
тодорхой хэмжээгээр гарах нь таагүй аргагүй ихэнд байсан гэсэн 8 дугаар сард 3 дугаар хэмээн мөнгө санхугаа хурдан сайжруулах ч юм уу ажилд хурдан орохыг хүсэж байгаа бол энэ хэмжээгээр сайхан мэдээ ирэх нь боломж бол олдох нь гагцгүй. Юу хийх хэрэгтэй вэ гэхээр саадыг үл хайхран урагшаага тавшаад агараа гэсэн үг. Одоо сахиусууд бол хэлэхдээ бол бити шантар хэдий их хэцүү байж болно те. Чи тасаагүй шаал өөр холын замд гарч болно. Жишээ нь ажил төрөлгүй байсан бол одоо өөр орн руу, өөр улс руу эсвэл өөр одоо хөдөө орон нутгаас хот руу ч очиж болно. Эсвэл хотоос хөдөө орон нут руу ч юм уу ажил хийхээр зориг шуулуудад явсан байж болно. Үүний улмаас санцэтгэл санааны хувьд бол докторгүй ч юм бол яах бол их бол тэнд ажил олдох болоо би тасах болоо тасахгүй болооч гэдэг юм уу те нэг юм айцаа даван туулаад зоригтой урагшаага шийдэмгий яваад байдаг юм бол хурдан хугацаанд ажилд орно, хурдан хугацаанд санхүүгийн асуудлаа шийднэ. Гацгүй энэ чамд юу хэрэгтэй вэ гэхээр чиний зоримог байдал, өөртөө шийдэмгий байдал, саадыг үл хайхрах байдал чинь өөртөө итгэлж эр зориг чинь чамд тусалнаа гэж сахиусууд маань хэлж байна. Танил чинь ч юм уу чамтай ажилд орох боломж байна гэж хэлэх бас туслахтай тиймэрхүү зүйлүүд бол харагдаж байна. Ер нь бол тэгэл зарим нэг хүмүүс юмнууд ажилгүй улмаас холыг зойрон явж ил ажилд орохоор харагдаж байна да. За жишээ нь Монголдо байдаг бол Монголоос гадаад руу явж ажил хийхээр явна. За энэ ч амжилттай болох төлөвтэй бол зарим бас гадаадын улсаас өөр улс руу бас явж ажил төвлөр хийхээр явж болно шүү дээ. Янз янзаас шалтгаалan тодорхой хэмжээгээр холын замд энд гарах нь ажил төвлөрөл амьдралаа өргөжүүлэхийн тулд за тэгээд ерөөхдөө сахиусууд манд хэлдэг энэ саадыг үл хайхран урагшаага тавшаад байвал танд 8 дугаар сараас ахуулаад ерөөхдөө эерэг боломжууд гарч ирнэ бас амжилт хөт байгаа шүү гэдгийг хэлэхэд таатай байна. Сүүлийн үеийн бичлэг дээр миний гар дандаа нэг юм бормор ийм харагдаад байгаа. Яг ч аргагүй Монголын зуны нар хурцээд юм байна. Сайхан цагаан гар байсуудад. Зя тийм байна. Гараа харахад нэг тийм санагдаад байна. Цайрдгүй энэ гар. Зя тэгвэл 8 дугаар сард 3 дугаар юм байна. Ажил төвлөрөл тогтсон ажил төвлөрөлтэй хүмүүс юм байна. Ажил карьер, мөнгө санхүү ямар хөө байх вэ? Харцгаая бүгдээрээ. Найдвар сард 3 дугаарны хувьд бол өстой алаан болохоор юм да. Ер нь юу гэхээр ажил карьердээ амжилт гаргах ч юм уу те дээшлэхийн тулд маш их хүмүүстэй өрсөлдөх хэрэг гарах нь байна. Ерөөдөө чиний ажлын мессежийг чамаас булааж авахыг санаарсан хүмүүс эсвэл чиний бизнесийг булаахыг санаарч байгаа гэл олон хүмүүстэй чи өөрсөлдөх хэрэг гарах нь байна. Тэгэхээр заримдаа хитрхи өөрсөлдснөөс болоод ядраад ч юм уу ингээд сэтгэлээр унаад хойш суугаад байхгүй сахиусууд чамд зөвлөж байна. Зүгээр урагшаага яваа чиний саадууд хүмүүс чамтай арсалдах тэрсэлдэг чиний бизнесийг эсвэл чиний ажлын мессежийг булаах гэдэг авах гэдэг зүйл чинь төр зургийг чи хойш суугаад юу ч хийхийг хүсэхгүй байгаад маш их боломжуудыг алднаа. Тийм болохоор дахиж бас чайрат хөзөр гарч ирэлтэй. Чайрат хөзөр маань ерөөсөө ийм хөзөр бас ийм зүйлийг сануулдаг та. Гавшгай, давшимгай саадыг үл хайхаар тэгж чадвал чамд ялалт байна гэсэн утгыг бас харуулдаг юм аа. Тэгээд чи ганцаараа хийгээд ганцаараа 7-8 хүнтэй ч юм уу өрсөлд өгөөд дийлэхгүй байгаад бол ягаад бусдын тусламжийг найз нөхөд хамтран ажиллахын тусламжийг авч сайн зөвлөлдөж ярилцаж болохгүй гэж тийм үү та ерөөсөө
Чи ганцаараа бүгдийг хийж болох ч ингэж бодоод зөрүүдлээд байхгүйгээр 8 дугаар сард та бүхэн маань юу хэрэгтэй гэхээр нэг бол багийн ажиллагаа ихтэй, нэг бол эцэд цуцаад би чадахгүй мэн гэсэн хойш суух одоо урам хугарах зүйлээсээ бодлоо тавьж явуулах хэрэгтэй. Чамд бол хангалттай нөөц болцсон, хангалттай туршлага байгаа болохоор чи одоо бүх зүйл бэлэн ямар нэгэн бизнес хийх байсан чи бэлэн гэсэн. Хэрэв одоо байгаа ажилласаа ч юм уу шал өөр юм хий гэж бодсон байгаа бол чи хийж чадна, бүтээж чадна. Чи бүх одоо туршлага нөөц болцоо бол хоримтлуулсан. Одоогийн ажилласаа бас таалагдахгүй бол өөр зүйл хийе гэж чи бодож байгаа бол бас чи хийж чадна. Яагтвэл чи ер нь бол чамд бүгдийг хийх нөөц болцоо байна. Чамд хашир туршлагууд гээд давуу талууд байгаад байгаа байхгүй юу. Тэгтээ гол нь ингээд нэг дургуйн хүрэхээр ингээд 8 дугаар сар нэг юм залхуу болох шинжтэй байгаад л да 3 дугаарх маань. Би хангалттай хүмүүстэй өрсөллөө, хангалттай ажил дээр өөрийгөө сайн нэг харуулах гэж хичээлээ. Намайг үнэлэхгүй байна ч гэдэг юм уу те. Үүний улмаас ингээд ерөөсө дахиж хүчин чармаалт гаргахыг хүсэхгүй байх хандлагатай байна. Үүнийгээ жоохон болоод өгөөд урагшилчвал маш их боломжуудыг шүүрж явна. Үгүй бол нэлээх боломжуудыг 8 дугаар сард алтгаар харагдаж байна. За тэгээ мөнгө санхүүгийн хувьд мэдээж банк зэргийн асуудал 8 дугаар сард үүсэх нэ. Гэхдээ мөнгөө сайн хадгалж хоримтлуулах ч юм уу эсвэл авсан цалингаа маш зөв зохистой зарцуулж чадвал одоо юу гэмдэ ялахгүй зүйлд мөнгө өрөхгүй ч гэдэг юм уу те нэлээ мөнгөн дээр юм чанга нарийн байдалтай үүсэх юм бол санхүүгийн хувьд бол тогтвортой байхаар харагдаж байна. Зарим хүмүүс угаасаа 8 дугаар сард ажил төрлийн асуудалтай, өрсөлдөгч ихтэй байгаад хаад мөнгөндөө бас хаамаагүй те үрж ингээд өвөрлөн байхаа хүсэхгүй болохоор өөртөө баг кофе авч уухасаач харамлах шинжтэй байна. Яаж иж байгаа л мөнгөө цуглуулъя, яаж иж байгаад өрсөлдөгч нараа давъя. Тийм болохоор над мөнгө санхүү хэрэгтэй ч гэдэг юм уу нэг иймэрхүү байр байдалтай байхаар харагдаж байна. За энэ бас бодууштай зүйл л да. За тэгээд ерөөхдөө бити бууж өгөөрэй гэж 8 дугаар сард 3 дугаарынхантаа бол зөвлөе. Хамт олонныхаа, найз нөхдийнхаа, албан байгууллагынхаа, тийм бизнес хамтрагчдынхаа тусалцаа дэмжлэгийг авах юм бол саадыг 8 дугаар сард та бүхэн маань давж чадах юм аа. За ингээд өнөөдөр 8 дугаар сарын төлөв байдлын 3 дугаарын таарат уншлага дуусч байна. За ингээд ерөөхдөө уншлага маань дууссаа. Таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Та бүхэндээ баярлалаа.